За энэ оюу толгойн бүлэг урдыг ашиглалтанд Монгол улсын эрх ашигыг хангуулах хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэд энэ зарчмын зөрүүтэй санал дээр би өгч байна. Тэгэхээр энэ та бүхний хийсэн энэ сонсголын үр дүнд өнөөдөр Монголын ард түмэн улсын хурал засгийн газар юу мэдэж авсан бэ гэхээр энэ гэрээг байгуулахдаа Монголын эрх ашигыг огт харгалзан үзээгүй. Жишээ нь та бүхний энэ дүгнэлтийн нэгдүгээрт байгаа. Хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зарчим удирдамжийг тодорхойлсон улсын хурлын тогтоол, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны тогтоол, бодлогын баримт бичгүүдийг баримтлан ажиллаагүйгээс болж Монгол улсын эрх ашиг өнөөдрийн хүртэл зөрчигдсөн нь бол тодорхой болсон. Ганцхан тоо хэлэхэд хөрөнгө оруулагчаар Rio Tinto 10.1 тэрбум доллар оруулаад 2037 он гэхэд 31.2 тэрбум доллар авнаа. Харин Монгол улс 2037 он гэхэд 25.1 тэрбум долларын өрөнд орох юм. Тэгэхээр бид зүгээр улсын хурлын тогтоол гаргаад орхимооргүй байгаа. Тухайн үед Монгол улсын эрх ашигын эсрэг зохион байгуулж урьдчилан тохиролцсон байж болзошгүй, бүлэглэл үйлдсэн байж болзошгүй, Монгол улсад хор хохирол учруулах хорлон сүйтгэсэн байж болзошгүй. Тийм эрүүгийн шинжтэй, хууль зөрчин шинжтэй энэ байдлууд тодорхой болсон учраас холбогдох байгууллагуудад зөвлөмж өгч энэ зарчмын зөрүүтэй санал гаргасан юм аа. Тэгээ та бүхэнийг дэмжиж өгөөч ээ. Энэ нь бол Монгол улсын ерөнхий прокурор Жаргал сайхан, авилгатай тэмцэх газрын дарга Таштава, таниулын ерөнхий газрын дарга Одонбаатар, цагдаагийн ерөнхий газрын дарга Болд нарт тус зөвлөсвэ гэсэн ийм зарчмын зөрүүтэй санал байна. За мөнхөсгөлийн гишүүнд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлаа. За тэгэхээр энэхүү саналыг сая уншснаар дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За нийт гишүүдийн 100% дэмжснээр зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.